UP-Cab такси үйлчилгээний жолооч үйлчлүүлэгчийнхээ хажууд ёс бус бичлэг үзсэн талаар мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл тухайн жолоочийг ажлаас нь халсан байна. За иймд цаашид үйлчлүүлэгчийнхээ аюулгүй байдлыг хангах зорилгоор эргүүлийн албаагчийг шуурхай дуудах нөхцөлийг бүрдүүлжээ. UP-Cab платформ нь 1 сая гаруй хэрэглэгчтэй 80 мянган жолооч гэрээтэр ажилладаг. Тэгвэл зарим жолооч нар ёс зүй болон харилцаа хандлагын хувьд асуудалтай байдаг гэдгийг тогтмол үйлчлүүлдэг хүмүүсийн төлөөлөл хэллээ. Бас амар тэр хүмүүсийн харилцаа бараг алын шиг ингээ орж ирээд ингээ яриад байдаг баг. Одоо угаасаа UP-Cab дээр манай бүртгэлтэй дугаар байгаа би маш олон гомд хэлдэг шүү дээ. Бүгд хүсэл айгаад суухад болчихсон. UP-Cab-аар явахгүй би UP-Cab-аар явахгүй. Амар хүмүүс хараад байдаг. Намаас загиндаг ингэдэг тэгдэг. Хамгийн сүүлд нэгэн үйлчлүүлэгч UP-Cab таксигаар үйлчлүүлэхдээ нэгэн жолоочийн ёс бус үйлдэлээс улбаалж айдаст автсан тул сэрэмжлүүлж болсон явдлын талаар бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Тэгвэл тухайн жолоочид ямар хариуцлага тооцсон талаар тодрууллаа. За тэр мэдээллийг манай гомдлын албаар дамжуул бид нэр одоо мэдээллийг нь бол авсан. За тэгээд тухайн жолоочтой бол гэрээг цуцалж үйл ажиллагааг нэг одоо такси үйлчилгээнд явуулах хэрэггүй болгосон ба цаашаа одоо нөгөө цагдаагийн байгууллагт бол бид нэр шаардлагатай мэдээллүүд нь өгөөд явж байгаа. UP-Cab компани нь жолооч нарыг авахдаа 13 төрлийн гэмт хэргийн аль нэгэнд холбогдож байсан бол авдаггүй. Мөн 1 жилээс дээш хугацаанд жолоо барьсан бүртгэлтэй хаяг дээрээ 1 жилээс дээш хугацаанд амьдарсан байх гэх мэт шаардлагыг тавьдаг байна. Харин сэтгцийн хувьд асуудалтай эсхийг асуумжаар тодорхойлдог гэсэн юм. Мөн аппликейшнаар дамжуулж жолооч нарыг оноогоор үнэлдэг. Хэрвээ маш бага оноотой бол тухайн жолоочийг үйлчилгээнээс автоматар хасдаг байгаа юм а. Үндсэндээ оноо маш чухал. Гэхдээ нийт хэрэглэгчдийн 20% нь тухайн жолоочид оноо өгдөг байгаа юм. Иймд үйлчлүүлэгч нар жолооч нарт оноо өгөх нь маш чухал гэдгийг онцоллоо. Тэгвэл UP-Cab компанийн жолооч нарын харилцаа, хандлага болон ёс зүйгээс улбаатай асуудал өмнө нь гарч байсан эсхийг тодрууллаа. Одоо такси үйлчилгээтэй холбоотой одоо гэмтэргүүд бол UP-Cab дээр бол гарч байгаагүй. Тухайн компани зүгээс өгсөн мэдээлэл бодит байдалтай нийцсэнгүй. Тодорхойлбол 2024 оны 9 дугаар сарын 24-нд UP-Cab компанийн жолооч үйлчлүүлэгчийнхээ бид зүй бусаар халдсан гэх мэдээлэл захин орчинд нийтлэгдсэн. Энэ тухай гомдлыг цагдаагийн байгууллага шалгасан гэдэг ч яаж шийдэгдсэн нь тодорхойгүй байна. Тэгвэл энэ төрлийн асуудал гарсан тохиолдолд 5-аас 10 минутад цагдаа очдог байх хөгжүүлэлтийг UP-Cab аппликейшнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм а.